За дэмжиж гэлье. За тэгээд энэ дээр одоо түрүү сайн зэрэг гишүүн маань бас энэ тодорхой одоо бүхчүүдийн нэр хэлсэн Монгол түмний одоо хайртай бүх Монгол улсын гард цолтойгоор одоо тэнгэр тайлсан бонцгийн сүхбат агсны талаар бас ярьж байна. Тэгэхээр энэ одоо хууль өөрөө шудраг байх хэвээр тийм ээ. Тэгэхээр нэгэн тал энэ өмнө нь одоо өргөдлөө гаргасан, өмнө нь амжилт үзүүлсэн бүхчүүдийн асуудлыг ярих юм бол энэ дотор нэг одоо хүний асуудлыг би ярья үгэн дээр хэлчихье гэж бодож байна. Төв аймгийн Мөнгөн морьт сумын уугуул Лувсан мөрийн чимд буюу Мөнгөн морьтын чимд нэрээр олон далдарсан одоо улсын арслан цолтойгоор одоо ийм бүх байдаг. За энэ хүний би бас одоо өндөр амжилтуудыг нь дурдъя гэж бодож байна. 1934 онд 9 давж үзүүлсэн, 1935 онд 10 давж төрүүлсэн, 1936 онд мөн 9 даван үзүүлсэн ийм одоо мундаг амжилт үзүүлсэн бүх байгаа. Энэ хүн өөрөө улсын одоо арслан цалтайгаар тэнгэрийн оронд одсон. За тэгээд Мөнгөн морьтын одоо хүчтэй бөхчүүд Монгол улсын харцаг нагнаад ирж нарын хамтдаа ингээд бас нэг нутаг усныхаа нэрийг гаргаж ингэж барилддаг байсан бүх арслан цолтойгоор ингээд тэнгэр тайлсан байд юм а. Тэгэхээр одоогийн яг энэ дагаж мөрдөж байгаа цол олох одоо журмаар ярих юм бол энэ бүх Монгол улсын даян авраг цолны болцлыг үзүүлсэн ийм одоо бүх байгаамаа. Тэгэхээр одоо даян авраг биш байлаа гэхэд одоо шударгаар мөн одоо бусад одоо цолын ахуйд зохицуулах бөхчүүдийн адилаар энэ амжилтыг нь тооцож бас одоо асуудыг шийдэж өгөх ийм одоо саналтай байна. Нутаг орон Монгол түмэн Монголын бөхчүүд бөхөөд тайртай ардун бүгдээрээ энэ хүнийг бас дэмжиж тиймаа гэдэг үгийг хэлье.